За 2000 онд байгуулагдсан оюутлогын хөрөнгө оруулалтын гэрээнд засвар оруулах асуудлыг 7 жил тутамд хэлэлцэх боломж Монгол улсад бий. За 2018 оны хувьд Монгол Улсын засгийн газар боломжийг ашиглаж чадаагүй алдсан. Тэгвэл 2025 оны 12 дугаар сарын 31-ээс өмнө гэрээнд засвар хийж чадахгүй бол эх 7 жилд манай улс дахин оюутлогоос ашиг хүртэх боломжоо алдахад хүрээд байгаа юм. За монголчууд энэ хугацаанд хэдэн тэрбумын ашиг олсон юм бэ гэж. 5.4 их найд 1.5 тэрбум доллар. Боддоо та нар. Тэдний тал яасан бэ? 10.1 тэрбум долларын ашиг болсон. Гэвтэл бид нар энэ хугацаанд 1.1 тэрбум долларын л ашиг болсон. За тэгэхээр энэ дээр гол тэдний ашиг олж байгаа юм юу байх нь вэ? Зээлийн хүү шүү дээ. Зээлийн хүүгээр ашиг олж ийн гэсэн үг. Тэгэхээр энийг 7 жил тутам эргэж харах хэрэгтэй байдаг. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд бол энийг нүдэн анил өнгөрч ирсэн. Бид нар тухайн хэд нь хэлдэг байсан, огт авч хэлцдэг байсан. Эсвэлтхүү гэдэг бол асуудал байна. Өөрөөр хэлбэл авах ёстой арга хэмжээтэй холбоотой асуудлуудаа цаг тухайд нь шахаад явдаггүй. За гэрээ хэлцээр болон тодорхой байр суурьуудыг хэрэгжүүлэх явдаггүй гэсэн үг. Баахан сургууль цэцэрлэгийн хүртээ хэмж зам бусад дэд үтсийн хөрөнгө оруулалтын асуудлууд гэдэг. Энийгээ бид нэр жилд улсынхаа төсвөөс 4.56 их найдаар хийж чадахгүй. Зөвхөн ганцхан оюу толгойн зээлийн хүнд 4.7 их найдыг төлнө гэдэг бол энэ бол төсөл. Үнэхээр мөнгө хүлцсэн. Зүгээр зээлийн хүүн дээр л ашиг хийж байгаа юм төсөл болж байгаа. Тэгэхээр энэ дээр бол өнөөдөр бүлэг рүү оруулсан шалтгаанаар энэ дээр ер нь цаашдаа бид нэр иймэрхүү асуудлыг ингэж эсвэлтгүү хийж явах юм уу? Эсвэл цаашдаа энэ дээр улс төрийн шийдвэр гарч хариуцлагын талаар бас давхар ярих хэрэгтэй гэж үзэж байгаа. Тийм учраас өнөөдөр бас нэлээд олон гишүүд ноцтой асуултууд тавьж байна. За дараагийн 3 дахь нэгдхийн Монгол Ардын намын бүлгийн хурлаар оюутлогын асуудыг сайд нарыг нь байлцуулж хагаад дахиж ярихаар болж байгаа. За оюутлогын гэрээг сайжруулахад чиглэсэн улсын хурлын тогтоолын төслийг 2019 оны 11-р сарын 21-ний өдрийн их хурлын чуулганд оролцсон гишүүдийн 100% саналаар баталж байсан. За гэвч үүнээс хойш дөрвтөө ахиц гараагүй байгаа юм. За тухайлбал гэрээтэй холбоотой асуудлаар хянан шалгах төр хорооны даргад улсын хурлын гишүүн Батнайрамдлыг томилоод нилээдгүй хугацаа өнгөрч байна. За түүнчлэн ажлын хэсгийг сангийн сайд жавхлан ахалж байгаа. Гэвч өнгөрсөн хугацаанд ажлын хэсэг нэгч хуралдаагүй байгаа нь туйлын хангалтгүй байна гэж гишүүд шүүмжилж байгаамаа.